Гэхдээ шөнийн 3 цагт ирээд зодтолох тийм тэмэг найдаж байхгүйсэн. Ойлголцол явдаг юм байсан л та. Тэр айгүй өмнөөсөө зодтолох байсан. Бараг үсгэлт нь. Тэр хавчихгүй тэгвэл. За ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо буюу MGL1 Fighting Championship 2009 онд үүсгэн байгуулагдсан. За үүнээс хойш одоо 16 дахь жилээ үйл ажиллагаа явуулж байна. Бид нар Монголын MGL1 буюу Монголын 1 номерыг одоо холимог тулаан, мэргэжлийн кикбокс энээсээ тодруулъя гэж ярилцаад MGL1 гэж нэр өгч исэн. Тэгээ эхлээд нэг чөлөөт тулаан гэж нэг ярьцлага өгж мөхтөө чөлөөт тулаан гэж нэг хэлж нэг хэсэг үтсэн. Тэгээ яг энэ MGL1 байгууллагад найзуудтай нийлээд эхлэхдээ ерөөсөө эн чинь холимог тулаан юм байна. Ерөөсөө холиол бүгдийг холиол чөлөөт, жудо, карате, кикбокс, бокс, мутай одоо юу гэдгийг тэмцэлдэнтэй спортын бүхий л арга техникийг ашиглаж болдог. Тэрийг бүгдийн хооронд нь холцсон төрөл учраас ингээд холимог тулаан гэдэг нэршхэн зөв юм байна гэж үзээд тэгээ холимог тулаан гэж одоо тэмцээн зохион байгуулалтаа зарлж эхэлсэн. Дэлхийн тухайн үед бол Каныг Японд нэлээд том нэр хүндтэй томоохон тэмцээнд байдаг гэсэн тамирчин болгоны очиж тоглох одоо өсөж сонирхыг батраас ийм том дэлхийн хэмжээний тэмцээн оролдоо байсан. Энэ дээр бид нар одоо очиж бэлтгэл хангаж сайн амжилт үзүүлэхээс гадна өөрсдөө бас залуучуудаа Монгол залуучуудаа бас энэ дэлхийн томоохон тэмцээнүүдэд оруулъя гэдэг ийм байдлаар бэлдэж эхэлж ирсэн. За ингээд энэний хооронд холбоогоо үүсгэн байгуулад холбоош амжилттай яг тухайн лежендийн авраг гавь тамирчин наран нугалга маань болж ингээд замнал маань ихэлсэн. Одоо өнөөдрийн байдлаар ингээ харахад бол бид нар хоёр дахь аан чимш аврага үлгээдэд авцсан хүлээгээд авцсан байна. Куприйн онол гэдэг дэлхийд алдартай онол үүдээ. Тэр онолыг би дотроо бодож одоо манай багш бодож явдаг. Тэр ингээ товч хэлэхэд бол хүний сэтгэл зүг болохоор цагаан, шар, улбар шар, улаан, хар гэдэг тийм 5 төвшингээр харж явдаг. Тэгэхээр юу ч сураагүй энгийн хүн бол одоо цагаан төвшин сэтгэл зүйтэй амьдраа явж идэг байтал дулааны урлагаар хичээлэхээр шар төвшин буюу удамжинд байна уу, амьдрал ахуйтай бие ингээ зөв авч яваад ингээд аливаа зүйлийг бие хамгаалах тэр инстинктээр ингээ шар төвшөндөө бэлтгэлийгээд тодорхой амжилт нэрээ за бүс мөс аваад амжилт үзүүлээд тэгэхээр улбар шар төвшний сэтгүүтэй буюу өөрийгөө тулааны хүн гэж ойлгож явдаг. Холимог тулаан гэдэг чинь содрол
оролцоод бид нар бас эндээсээ багаараа л явал. За тэгээ 2003 онд бас эндээс зардал болоо очсон учраас юу яа. Бас нэг визний хугацаанд 90 хоног ба шүү дээ. Бас тэнд очсон гардмаг өнөгч яах вэ хүү гэдэг. Тэр үед одоо гаантамбар
болдог бахархаж ярих дуртай. 26 онд олон улсын таеквондог Азийн аварга Монгол улсад зохиогдоход төлөвлөгдсөн байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт 2027 онд дэлхийн аварга бас хятад улсад болохоор төлөвлөгдсөн байгаа олон улсын таеквонд. Тэгэхээр миний одоо бол 2026 онд харж байгаа зүйл бол Азийн аварга нэгдүгээр. Би одоо 4 төрүүлчихэд байгаа. Энэ удаага 5 дахыг болохыг хичээнэ. Дэлхийн аварга мөн одоо 3 дахь болохыг бас хичээнэ. Миний бас нэг гоё мөрөөдөл байгаа. Би бас Кёкшин каратегийн тулааны авралах бас их гоё дуртай. Би тэрний анхны бас хошоо авраг болж исэн. Тэгээд би одоо 50 наснда тэрүүнд нэг төрүүлээд одоо тэгэл тулааныг болчих гэж бодож байгаа. Өөртөө бас мөрөөдөл нөгөө юу мөрөөдөл тавьчихсан те тэрийг биелүүлэх гэж бодож байна.